ганц хүнчээс хамаагүй явж л ах та. 8 9-р 7 хоногтой 9-р 7 хоногийн лекц. Ингээд юм асууж болохоор ер нь яг шууд онлайн дээр орж ирвэл юм асууж барихад л амарлах л та. Сүүлд нь видео асууж барихгүй л зүгээр видео татаж YouTube дээр үзснээр шалгах л та. За бид нар ийм юу хийгээд яваад байгаа. Мотив хайна гэж яваад байгаа. Мотив хайх гэдэг бодлогыг хэд хэдэн югаар боджуулна, аргаар боджуулна. Тэгээд яг одохыг оролцоцгоодог. Тэгээд хамгийн ихнийх нь brute force motive search гэдэг бүх боломжийг шалгаж үзнэ гэсэн. Бүх боломжийг шалгаж үзэх нь ч гэсэн хэд хэд янз байгаа. Энэ бол бүр шууд нөгөө нэг бодлогоо тодорхойлсон тэр юу харна. Өгүүлбэрийн дагуугаар шууд гэж бичсэн байна. Тэгэхээр за Python дээр бичсэн програм явж байгаа. Python дээр бичсэн гэдэг нь сонирхол байна тийм. За энэ сум болохоор тэнцвүүгийн тэмдэг байлг гэдэг утга болгож байгаа. Энэ ер нь псевдокод юм байна дөө. Энд болохоор тэнцвүүгээр утга болгоцсон юм шиг. Тэгэхээр яг псевдокод юм байна. Ер нь бол манай нөгөө семинар дээр бол Python хэл яваад эхэлсэн байгаа шүү. Яг зарлалын чанартай семинарын бодлогуудыг бодож өгөх багш нар нь өөртөө хийж гүйцэтгэж үзүүлэх ёстой. Тэгээд саяхан нэг тийм шийдвэр гараад тэгэнгүүт нөгөө би семинарынхаа юунуудыг жоохон өөрчилсөн байгаа. Них олон оргууд юм шиг лээ. Бодлого болгоод өөрчилсөн. Тэгэхээр яг нэг бодлогын сангаас бодлого бодоод програм бичээд явуулаад ингэж тэнцвүүлнэ гэчээд тэгээд та нарт нэг адилхан энэ төстэй өөр нэг бодлого өгсөн байгаа. Яг хугацаа байхгүй болохоор тэгээд одоо бол 1-2 дугаар семинар гарсан байгаа. Тэгээ ер нь бол яг нь өдөрт 1-2-оор хийсээр гал семинарт болчихлоо юм шиг байна л да. За тэгэхээр семинаруудаа хараарай эхнээс нь амархан нэг бодлого тавьж байгаа. За далимд нь Python энтрээс сураад авах нь шүү дээ. Python-ыг бол нэг янз бүрийн хичээл дээр дагаад үүснэгдэж байна. За хамгийн өндөр оноог нь явах гэж байгаа. Бид нэг оноо тооцох тийм материал зохиож байгаа. Ийм оноо нь хамгийн их байхаар гэдэг нэг онооны томьёо явуулсан. Тэр оноонд нэг хавсч анх 0 дуугаж жоод тэгээд бүх хөлбраар нь явж үзээд оноог нь тооцоолж үзснэ энэ скор гэдэг. Тэгснэ манай нөгөө base гэдэгээс их байвал base-тэйгээ шинжилж чинь base motif гэдгээ хадгалж чинь. За энэ S-үүд бол нөгөө юу байгаа штэ. Яг хаанаас эхлэх вэ гэсэн эхлэлийн байрлалууд байна. Эхлэлийн байрлалууд нь ийм байхад л хамгийн өндөр оноотой байж байгаа гэдэг нэг хадгалж чинь. За нэг юм хуваалаа. Тэгэхээр нэг юмны максимум болж байгаа юм шиг л маяг юм болчих. За гол нь энэ давталтынх нь за энэ Python маягийн for each гэсэн давталтынх нь хувьд бол юугаар гүйж байна вэ гэдэг нь хэлж байна. Яг бол дахиад нэг brute force алгоритм гараад ирнэ. Тэр нь болохоор өөр юмар гүйгээд. Тэгэхээр энэ дээр юугаар гүйгээд байна вэ гэхээр эхлэлийн байрлал болгон S1 гэдэг маань хамгийн дээдлийн молекулын эхнээс нь дуустал нь бараг шахуу гүйж байгаа. За яг дуустал нь гүйж чадахгүй. N хүртэл нь гүйж чадахгүй. N-ээс хасах нь L дээр нэмэхнийг хүртэлгүй. Ягаад гэвэл манай нөгөө авах гэж байгаа мотив маань L хүртэлтэй учраас ингээд эхлэл нь энэ дээр ирээд тулчихна. Энэс цаашаа явах чинь нөгөө эхлэлийн байрлал нь энэс илүү хойшоо эхлэхэр чинь нөгөө юу үлдэх гэж байна. L урттай молекул, L ширхэг молекул үлдэж чадахгүй, богинохомжтой байдаг. Тийм болохоор бүгдээрээ энэ S-үүд нэгээс ахуулаад N-ээс хана L дээр нэмэхнийг хүртэлгүй байна. За L гэдэг бол бидний нэг олох гэдэг мотивын урт шүү дээ. За тэгэл үлгэж байгаа. Тэгэхээр яаж гүйж өгнө гэхээр эхлэлийн байрлалуудыг нэгээс ахуулаад N-ээс хана L дээр нэмэхнийг хүртэлгүй гэж байгаа. Бүгдээрээ гүн. Тэгэхээр бүгдээрээ гүн гэдэг маань энэ чинь баг хэдэн давхар давталт, Т давхар давталт байна ч гэсэн юм шиг болчихно. Өөрөлдвөл Т ширхэгийн молекул байгаа, Т мөр байгаа ч юм шиг те. Тэгэл яг нь эхнийх нь за яг эрэмт дараатай явъя гэвэл эхнийх нь мотив нь эхний мөрөн дээр ингээд дуустлаа гүгээд буцаад ирэнгүүт хоёр дахь нь нэг ахаал нэг ахингуудаа нөгөө эхнийхээ урагшнаа өсчих юм уу нэг юм хөө тоод олон оронтой тоо нэмж байгаа юм шиг л гэж л явна. Тэгэхээр бүх боломжийг нь үлдэлгүй юм үлдээхгүй давхардвал. Ийм кодтой юм дээр биж байна. Ой энэ хөр яаж ингэж алгуулт юм. За тэгэхээр одоо ажиллах хугацаа бид нэр алгоритм гэсэн нэртэй хэлж ялж байна.
тийм шинжилгээ хэдэн үйлдэл хийх вэ гэдгийг тоолох хэрэгтэй. Тэгэхээр бид нар Т ширхэг дараалал байгаа. Т дараалал болгоно N урттай. Нэг иймэрхүү N урттай дараалал болно. Тэгээд дараалал болгонд нэгээс N хүртэл биш, нэгээс нэг арай N-ээс арай бага юм 5 хүртэл ийм байрлалыг шалгана. Тэгэхээр яг нь эхний дараалал ийм янзын байрлалтай байж болно. Хоёр дахь нь ийм янзын гэдэг ингээд хоорондоо үржигцээр хагаад бүгдээрээ N-ээс ханал дээр нэг үржих гэдэг Т удаа дарааллынхаа тоогоор үржсэн. Тийм тооны хувилбар байна гэсэн. Бүх хувилбарыг шалгаж үзнэ. За тэгээд за нөгөө нэг оноо тооцдог нэг тийм юу байгаа. Функц байгаа. За оноог тооцоход онооны функцийг бодоход ээлийг үржих Т ширхэг үйлдэл хийнэ. Тэгэхээр юу нь бол нийт хийх үйлдлийн тоон ээлийг нөгөө нэг юуны Т зэрэгтэй N-ээс нэг Т зэрэг шиг юмыг тус бүрийнх нь функцийг бодохдоо ээлийг үржих Т юм юу хийн үйлдэл хийн. Тэгэхээр L ийм томьёотой байх нь яг нарийн томьёо. За яг нөгөө нэг асимптотик жоохон ойролцоо юу хийчихээр энэ халт дотроос N-ийн Т зэрэг нь гараад ирэх юм. L бол тогтмол өгч байгаа билүү. За юу ч гэсэн N-ийн Т зэрэг гараад ирэх нь L-ийн Т зэрэгч бас гараад ирнэ бол энэ хаалтнаас гэхдээ яг N-ийн Т зэрэг нь л том баг л та. L чинь жижиг юм. L чинь N дотроо орж байгаа учраас тэгэхээр тэр нь хаягдаад ихэд энэ хаалт дотроос N-ийн Т зэрэг л гарч ирэх юм байна. Энэ нэг юмыг хаяад энэ нөхрийг бараг хаяад хайд юм уу эсвэл хаалтаа задлж гаргаж ирж байгаа нэг баг зэрэгтэй байна гэж хайж мэйсээр байгаа. N-ийн Т зэрэг нь л гарч ирэх юм байна. L Т2 бол зүгээр байж. Тэгэхээр L Т үржих N-ийн Т зэрэг гэсэн нэг юм утгатай. Ийм үнэлгээтэй л ирээд байна. За brute force бүх боломжийг шалгаж байгаа учраас айгүй л их олон юутай байна. Ийм өндөр томьёотой байх нь айгүй муу том. Ялангуяа зэрэгтэй хэсэг нь бол айгүй муу гэсэн үг шүү дээ. Айгүй удна гэсэн үг. За энэ дээр нөгөө бид нар тэгэхээр удна гэдгийг харахын тулд нэг тоо тавиад үзээ. Тэгэхээр бид нар 8хан молекул авч үзэж байгаа. Молекул болгоно 1000хан урттай. Нөгөө хүнийх ч одоо бүр тэрбум байдаг гэдэг байна шүү дээ. Тэгэхээр зүгээр 1000 урттай аваад тэгээд ээлдэн 110 гэдэг маань 10 урттай молекул юу мотив хайж байгаа үед бид нар ойролцоогоор 10-25 зэрэг үйлдэл хийн гэсэн үг. За одоогийн компьютерууд яг секундэд нэг 10 тэрбум нэг тэрбум үйлдэл хийдэг гэж үзэх юм бол за хамгийн максимумаар аваад үзвэл тэгвэл энэ ер нь бол секунд руу шилжүүлээд 10-25 зэрэг үйлдэлээд бол 10-16 зэрэг секундтай л гэсэн үг. Тэгвэл 10-16 зэрэг секунд гэдэг бол за энд ингээд жил рүү хувирах чинь. Тэгэхээр жил гэдэг маань 365 хоног тусвар 24 цагтай цаг болгоно 60 минуттай 60 минут болгоно 60 секундтай. Энэ ингээ хуваалцчихвал энд нэг хэдэн сая тоо гарах нь гэдэг. Тэгэхээр тэр бол яг жилээр илэрхийлж байгаа учраас хэдэн сая жил энэ шиг юм цагаан болтол шалах болох нь шүү дээ. Сая жил ч юм уу цагаан байтугай юу цагаан. За юм үлдэх нь шүү дээ. Тэгэхээр амар удаан л гэсэн. Ерөнхийдөө brute force энэ зэрэг ороод ирэхэд тэгээд ингэж тоорлуулгач баг хэрэг байхгүй. Ерөөсөө удаан гарна. За ийм. Гэхдээ яг манай нэг бодож байгаа бодлого маань өөрөө айгүй хүнд бодлогынхаа төлөвлөлд орох учраас одоо юм удаан янз бүр алгоритмууд гарч ашиглаж бодгийг орлоо. За хоёр дахь юу нэ? Медиан тэнцвэрийн бодлого гэж. За медиан гэдэг ер нь бол километрээр 10 жил үздэг. Хоёр юуны хоорондох те хоёр цэгийн хооронд гол эрчмийн голын цэг мэгийг хэлээд байдаг. Тэгэхээр энэ дээр л яг дундаж гэсэн тодорхойтой. Дундаж тэмцэх төмөрийн бодлого гэдэг. Бид нарт баахан тэмцэх төмөрүүд өгсөн бол тэдний дундаж нь олъё гэдэг. Тэгэхээр яг тоонуудын дундажийг бол олчиж болно. Тэмцэх төмөрийн дундаж гэхээр арай өөр аргаар болох. За ер нь утга санаа нь ойролцоо тэмцэх төмөрөл болох шүү. За энэ бодлогоо тодорхойлохдоо юу гэж байна вэ гэхээр за Т ширхэг ДНХ-ийн дараалал өгсөн. За нөгөө нэг N урттай айгүй урт 1000 урттай юм байна. Өгсөн байгаа. Тэгэхээр Т ширхэг дараалал дотор бүгдэнд нь нэг орцсон. Хамгийн бага мутацтай хэсгийг олоо гэж бодлоо. Тэгэхээр хамгийн бага мутацтай гэд хэлээд байгаа болохоор нөгөөдөл маань энэ тэнд орохдоо жоохон өөрчлөлтөд орсон байна гэсэн үг. За тэр олох гээд байгаа хэсгийгаа бол мотив гэж нэрлэх нь бас л яг бидний төрөний бодлоготой адилхан явуулаа явуулаа. Ер нь л адилхан л та. За энэ дээр яг хуу манай нөгөө бодлого маань өөрөө айгүй хүнд бодлого байгаа. Тэгэхээр энэ бодлогыг
Дөрөвний мотив хайлтын бодлого, медиан тэмдэгт дундаж тэмдэгт мөрөн бодлого хоёр бол ер нь яг л нэг л зүйлийг хайж байгаа. Хоёр талаас нь лайгаад байгаа болохоос. За хамгийн их консенсус гэдэг бид нөгөө өмнөх видеон дээр үзсэн байна. Консенсус тэмдэгт мөрийг олно гэдэг нэг тийм матрич бичиж байгаад хараад байсан. Нөгөө баган дээр нь хамгийн олон удаа давтагдсан үсгийг нь аваад явж байгаа нэг тийм консенсус гэдэг тийм бүгднийх нь дунд зөвшөлтөө нийцүүлээд тэмдэгт мөр гараад тэрийг консенсус гэж нэрлээд байсан. Манай энэ бодлогон дээр болохоор одохдоо хамгийн бага зайтай тэмдэгт мөрийг олохыг оролдсон. Тэгэхээр хамгийн бага зайтай гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өөрөө нөгөө тэмдэгт мөрийн зай гэдэг нөгөө Хемингийн зай гэдэг ойлголтоо ашиглаад тэгээд яг бүх тэмдэгт мөрөөс нөгөө нэг Т-ширэг тэмдэгт мөр гарах бах тэрнээс нь бүгднгээс нэг ижлэгэн зайтай байхаар тийм тэмдэгт мөрийг өөрөө байгуулдаг гэсэн. Тэмдэгт мөрөө байгуулдаг. Тэрнээс нөгөө мөрүүдээрээ яваад мотивуудаа нөгөө эхлэлийн байруудын дагаад өгч учраас мотивуудаа ээл урттайгаар нь ингээд аваад тэгээд харьцуулаад ундаг. За тийм. Тэгэхээр яг энэ консенсус гэдэг нэг түрүүний бодлого, мотив хайлтын бодлогон дээр бол бүх эхлэлийн байрлалуудыг шалгадаг. Бүх эхлэлийн байрлалууд дээр очиад ээл урттайгаар мотивуудаа авчираад тэгээд нөгөө оноо моноогоо бодоод ундаг. Тэгвэл хоёрт гарга нь буюу энэ нөгөө медиан тэмдэгт мөрийн бодлого нь болохоор боломжит тэмдэгт мөрүүдийг байгуулж байгаа шалгадаг. Тэгээд тэмдэгт мөр талаас айл явна гэсэн. За нэг юм жишээ байна. За энэ зураг энэ дээр юм да. юм шиг байна. За V гээд нэг юм тэмдэгт мөр өгөгдсөн ACGD. За яг бидний нөгөө жишээл яваад байна. Тэгэхээр энэ бол нөгөө уулны өмнө л доо хариу нь яг ийм тэмдэгт мөр байсан. За энэ дээр энэ зурган дээр бол нөгөө ACGD маань энэ 1 2 3 5 DNA-гийн дараалалд орохдоо тавуулан дээр нь энэ тэнд өөр газар орсон ч гэсэн нөгөө ерөөсөө мутаци өгдөөг цэврээрээ ингэж байж байгаа юм. Тэгэхээр яг бид нарт нэг ийм юу хэрэгтэй. B гэдэг ийм юу яг тэмдэгт мөр өгдсөн. За энэ заавал шууд хариу нь байх албагүй. Ямар нэг тэмдэгт мөрийг үсгээд тэрийг энэ тавтайгаа харьцуулсан чинь нийт зай 0 байна л гэсэн. Өөрөөр нийт зай total distance буюу нийт зай гэдэг нэг тийм функц гаргаж ирж байгаа. Тэр нь болохоор өгдсөн V гэдэг юунаас мотивоос нөгөө энэ тэнд орсон 5 мотив маань хэрэг зайтай байна вэ гэдгийг шалгадаг. Тэгэхээр яг нөгөө Хемингийн зайгаараа. За тэгэхээр энэ тэний мөнгөөр бодсон юм байна. За улаан нь бол манай нөгөө харьцуулаад байгаа тэмдэгт мөр дээдлэлт нүчтэн. За яг бүгд адилхан V гэсэн. V маань энэ тэнд нөгөө V. Тэгэхээр нэг тохиол. За хин зол жаргал орж ирж байна. Хүн орж ирж байгаа. Нэрийн бүтнээр нь уншиж байгаа. Зол жаргал. За тийм байна. Зол жаргал орж ирж байна. Энийг доош нийчээ. Тэгэхээр энэ талаарч одоо ингээ бахан дүүрээд байна. Слайдаа хаагаад унах юм да. Тэгэхээр яг улаан мотив харьцуулах гэж байгаа мотив буюу V маань энэ тэнд үг яг ижилхэн байх гэсэн улаанууд бол бүгдээрээ зүгээр дараагийн слайдаас ахуулаад энэ доотлын цинкрүүд нь өөр болчих магадгүй. Энэ бол их сайхан төгс сайхан байна л да. За тэгэхээр гол нь бид нарт энд юу хэрэгтэй вэ гэхээр V маань энэ одоо юу гэх юм V гэдгийг ямар нэг тийм цэг гэж үзээд юу хэмжээстэй юм яг цэг ягаад дөрөв гэж нэг юм дөрвөн үсгнээс тогтсон гэдэг юм. Энэ 5 бол бас нэг өөр 5 цэг гэж үзээд гэх юм бол яг нь зай гэдэг ойлголт явж байгаа учраас тэгэхээр V гэдэг цэг маань энэ 5 цэгийн ерөнхийдөө нэг тийм голд нь орж ийн үгүй. Энэ 5 цэг нэг 5 өнцгт үүсгэсэн гэж үзвэл тэрний голд нь орж ийн үгүй гэдгийг хэлэх гэдэг. Тэгэхээр энэ дээр бүр амар төгс тохиолдол учраас яхаа энэ 5 цэг тавуулаад давхцсан. Дээр нь V нь очиод давхарцсан. Тэгээд нийт зай 0 болчиход байна. За айгуу сайхан тохиолдол юм байна. Ингээд дараагийн слайд юу вэ? За дараагийнх нь болохоор мутацтай тохиолдол. За S нь өгөгдсөн гэж үзье гэж байгаа. Яг нөгөө эхлэлийн байрлалууд нөгөгдсөн. Тэгэхээр эхлэлийн байрлалуудаар нь явж очиод ингээд
энэ секретээ бол гаргаад авчна. Гаргаад авсан чинь за энэ дээр бол яг давчсан юм байна. За энэ бол энэ дээр нэг үсгээрээ зөрчсөн хэмингийн зай гэдэг маань нэг хідэн үсгээрээ зөрсөн бай гэдэг. Тэгэхээр нэг зайтай. Энэ нөхөр